Сайн мэцхан үзэгчдээ Монголын мэдээ телевиз онцлог зочны ярилцлага та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Өнөөдөр манай студид соёлын яамны төрийн нарийн бичгийн дарга Эрдэнэбат хүрэлцэн ирсэн байна. Өдрийн мэнд хүргэе танд. Өдрийн мэнд. За соёлын яам байгуулагдаад 3 сарын хугацаа өнгөрсөн байна. Тэгэхээр хоёул өнөөдөр ярилцлагаараа соёлын яамнаас авч хэрэгжүүлж байгаа ажлууд, хуулийн төслүүд гээд олон бас сэдвүүдийг хөндөж ярилцах гэж байна л да. Юун төрөнд хамгийн их анхаарал татж байгаа олон нийтийн зүгээс хүлээлт үүсгэж байгаа кино урлагийг дэмжих тухай хуулийн тухай ерөнхий бас мэдээлэл өгөөд ярилцлага хийсэн зүйтэй болов гэж бодож байна. Хуулийн энэ төсөл ер нь ямар шатандаа явж байна? Юутай ч бас энэ төсөл хэлэлцэх эсэх тухай одоо асуудал бол шийдэгдчихлээ. Одоо тэгэхээр ер нь хэдийн хугацааны дараа энэ төсөл одоо хэрэгжих үү, батлагдах уу гэдэг дээр л одоо иргэдийн хүлээлттэй байх шүү. За ямар ч хэлсэн одоо энэ одоо өнгөрсөн 20 оны их хурлын сонгуулийн үр дүнд засгийн газрын бүтцийг батлахдаа соёлын яамыг байгуулсан. Тэгээ энэ бол 24 жилийн дараа одоо яг бие даасан яам болж байгуулагдж байгаа. Соёл урлагийн салбарын нийгэмд угаасаа энэ их хүлээлт үүссэн асуудал байсан. Үнэхээр нүдээ олсон, цаг үе олсон асуудал болж байгуулагдсанд бид их баяртай байгаа. Ард түмж баяртай байгаа тий. Тэгээд одоо мэдээж хэрэг шинэ байгуулагдж байгаа юм шинэ байлтай л адилхан шүү дээ. Одоо оронтой бүтц оронтой гэхээр жишээ нь сүүлийн 20 гаруй жил дандаа нэг яамны бодлогын газарт нэг 5-6 хүн явж ирсэн учраас боловсон хүчний асуудал. Ерөөсөө хомсдолд орсон соёл урлагийн салбарын. За дээр нь тэр чинь одоо төсөв зардлаа батлуулах хэрэгтэй. За тэгээ байр чинь 7 газартай дэрвэн хэлтстэй бас гэж баггүй бүтцтэй байгуулагдсан яам байхгүй юу. Тэгээд энэ асуудлыг зэгцлэх гэж одоо тэгээ төрийн албаны шинэ хууль 19 оны 1 сарын 1-ээс хэрэгжээд эхэлсэн. Тэр төрийн албаны шинэ хуульд бол одоо нөгөө шатлан дэвших буюу мерит зарчмыг гол зарчим болгоод тэгээд одоо мэргэжил мэдлэг төрийн албанд ажилласан жил хугацаа шаардлагууд маш нарийн тавигдсан учраас энэ бүхнийг боловсруулж оруулж төрийн албаны зөвлөлөөр батлуулдаг. Тэгж одоо эвлэгтэй тэмцэх газрын материал явж иж албан хаагчтай авдаг. Их одоо шинэ төрийн албаны хууль 4 дэх өөрчлөлт орж байгаа. Энэгээр бол нэлээд одоо шинэ алхмуудыг одоо нэг улс төрийн ямар томилгоогоор хүмүүс хамаагүй томилогдож ажиллаад байна. Хүмүүсийг хамаагүй сольж холгоод байна гэдгийг л одоо мэргэжил мэдлэгийн туршлагажуулж одоо удаан тогтвор шүрттэй ажиллах гэсэн санаа. Тэгээд эднийг хийхэд нэлээд цаг хугацаа алдсан. Бид нар байргүй бас 2 сар болсон. Тэгтээ одоо ажиллаа бол салгуурдуулаагүй. Тийм ч учраас өнөөдөр өнгөрсөн 7 хоногт тэрний явд байна уу? Банкны хороогоор хэлцэгдээд киноны тухай хуулийг их хурлаар хэлцүүлэх эсэх асуудлыг их хурлын чуулганаар оруулаад их хурлын чуулганаар ихэнх нь олонхын дэмжиж киноны тухай хуулийг хэлцэх болсон. Тэгэхээр зэрэг бол одоо соёлын шинж тухай спортын банкны хорооноос одоо мөнгө дарга өөрөө ахлаад ажлын хэсэг байгуулна гэсэн их хурлын гишүүд орно. За мэрэгжлийн одоо туршлагатай улсууд за залуучууд одоо сүүлийн үед бол киног залуучууд их авч байгаа шүү дээ одоо ерөөсөө. Тэр залуучуудаас орсон том ажлын хэсэг байгуулагдаж энэ дээр бол нэлээд тийм ултай суурьтай. Одоо бол төсөл байгаа учраас тэн дээр одоо юу нь яг байх хэвээр юугийн засаж залруулахын юу нь одоо киночдын эрх ашгийг хамгаалахын их олон асуудал хөндөгдөн. Тэгэл кино театрууд тэгээд киноны дэд бүтцийн асуудал гээл одоо тийм ээ. Тэгээ энэтэй холбоотой манай сайд өнгөрсөн 7 хоногт кино үйлдвэр дээр одоо хүмүүстэй очиж бүр аль биесээр удирдлагуудтай уулзж ажиллаж тэр кино үйлдвэрийн хөвчлөлийн улсууд гадуур ирээд байгаа тэр хэрэг бодтой гэдгийг маш тодорхой одоо бичиг баримттай уулзж очиж шийдвэрлэж ирсэн байгаа. Гэх мэтэр ингээ ажлууд бол үргэлжлээ явж байгаа. За тэрнээс гадна одоо энэ 3 дахад соёлын тухай хуулийн шинжилсэн найруулга одоо өргөн баригдана. За бас музейн тухай хуулийн асуудал манай хамгийн гол одоо эрх зүйн гол бичиг баримтыг бид нар ийм 3 том асуудлыг оруулах гэж бэлдэж байна. Тэрнийхээ хажуугаар бол одоо яамны өдөр тутмын ажилдаа мэдж байгаа. Яамны өдөр тутам явагддаг ажил гэж зөндөө ажил байгаа шүү дээ. Салбарын хэмжээнээс гадна тэгээ яамныхаа дотоод ажлыг бид нар бас ажиллахаар урдан шуурхай зэгцэлж боловсон хүчнүүдэд сонгон шалгаруулах ажлыг одоо энэ чинь соёлын яамыг хэрвээ цаашид байх болдгсон бол мөнгөд байлгая гэж бодвол одоо өнөөдрийн бий болж байгаа боловсон хүчнийг тогтвор суурьчтай тэрийн албаны хуульд нийцүүлээд мэргэжил мэдлэгийн таарсан хүмүүс авчих юм бол магадгүй 4 жилийн дараа тэр хүмүүс
үжээ төрчтэй хүмүүс бол дараагийнхаа арга хэмжээг аваад яама байгууллагад явах болцоотой байхгүй юу. Кино урлагт төр засгийн оролцоо, дэмжлэг, бодлого байхгүй болоод эн чинь бараг 30 гаруй жил болчихлоо л доо. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол энэ бол одоо нөгөө эзэнгүй толгойг үл явж ирлээ шүү дээ. Хэдэн уран бүтээлчд манайг өөрсдөө л кино урлагаа одоо хөгжүүлэх, дэмжих тал дээр л одоо ажил хийж исэн болохоос биш төр яг ийм тодорхой хэмжээгээр ингээд дэмжиж оролцоод явж исэн юм зүйл бол байхгүй байгаа юм л да. Тэгэхээр яг ингээд 30 гаруй жилийн дараа одоо ингээд нэгэнтээ тодорхой ийм төвшөнд гарцсан байгаа кино урлагийн салбарт соёлын яам ингээд оролцоод хууль батлах гэдэг ихээр ер нь хэрэг хүндрэл тулгарч байна. Мэдээж хэрэг уул юм дуртай богинтэй тийм ээ. Хүмүүс ч гэсэн одоо өөр өөрийн үзэл бодолтой. Тэгвэл юу дутагтай байна вэ гэдэг дээр бол бас санал нэгдэж байгаа. Яг энэ дэд киноны дэд бүтцийн асуудлыг Монгол улсад одоо нэн төрлийн яаралтай хиймээр байна гэж олон киночин залуучууд хэлж байгаа. Тэнд одоо жишээ нь кинонд зураг авах павильонч байдаг юм уу? Тэр одоо хайль сугаах одоо лабораторич байдаг юм уу? Өөр кинотой холбоотой янз янзын асуудлууд байдаг, пост продакшн гэх юм. Эднэрийг хийдэг нэгдсэн нэг тийм байгууллагатай болмоор юм шиг байна лээ. Одоо бол ямар нэгэн шүүлтүрүүгээр кино уран бүтээлчд бүтээлээ тойрвж байна. Тэр дунд одоо ямар ч сэдвтэй агуулгатай бас үнэхээр одоо юу гэдгийг Монголын түүхийг гой хэлсэн ч байдаг юм уу? Эсвэл одоо хүүхэд багчууд, залуучууд нийгэмд ингээд буруу үлгэр дуурайл үзвэл ийм кинонууд гараад байна л та. Тэгэхээр энэ дээр одоо соёлын яамнаас шинээр одоо хилцэгдэж байгаа хуулийн төсөл дээр орж байгаа тийм зүйл байгаа юу? Иргэдийн дунд болохоор за бараг л одоо соёлын яам орж ирээд уран бүтээлчд нь кино хийж чадхаа болох нэ. Одоо заавал зөвшөөрөл авч ээж хийн гэсэн ингээл ийм олон яриа яваад байна л да. Тий, тэр зөвшөөр бол тэр хуулийн төсөл дээр Монгол улсын иргэнд бол зөвшөөрөл гэж байхгүй. Хин ч одоо тэр юугаач хийж болно. Гадаадаас хурц ирж Монгол нутаг дэвсгэр дээр кино хийх гэж байгаа хүнд бол тодорхой хэмжээний зөвшөөрөл энэ хэтрээ олохгүй л тэр замбраа алдсан юм байна шүү дээ. Одоо Монгол орны гайхалтай байгаль тэгэл одоо бүх юмын хэн дуртай нь орж ирээд л гой зураг аваад л гэдэг чинь авчиад дуртайгаар борлуулдаг болчихвол хэцүү байх л та. Энэ заалт нь бол Монгол улсын иргэнд огт хамаагүй. Гэхдээ одоо юу гэдгийг юм бүтээгдэж байгаа кинонуудын агуулгад ёс суртахуун нийж байдаг юм уу? Ийм зүйл дээр одоо хяналт тавих. Наадах чинь харин одоо хуучин бол одоо хуучныг ярих нийт хүрэх байх л та. Соёлын яам дээр тэр уун сайхны зөвлөл гэж киног бол бүр өстой худалчунд бүр бадгаар наасдаг байсан гэж байна шүү дээ. Хяргаад явчихдаг. Тэгээд хүмүүс чи одоо тэр үе хүмүүс ярьдаг байхгүй. За тэр тэдэнгүү хасах юм чи ингээд баг хасах хэсгийг бодож оруулдаг. Тэнгүүт аянда энийг л хасна гэсэн яг хасагдаа тэгээд таардаг ч гэдэм юм. Тийм байсан. Одоо бол хүмүүс тэрэнд ч их дургу баг. Үгүй уран бүтээл чөлөөтэй сэтгэж үйж юм гарах хэрэгтэй. Тэрнээс хайрцаглагдаад байх юм бол болохгүй шүү дээ. А гэтэл хүүхэд багчуудад зориулсан юм дээр бол цензур тавихаас өөр байхгүй шүү дээ. Илүү ирээдүй болж байгаа хүүхэд багчуудаа. Энэний асуудлыг бас ярьж байл. Яаж зохицуулах юм бэ? Тийм ээ. Киноны юу хийх гэж байгаад нь цензур тавихаас илүү үзүүлэхтэй тэгвэл тэр бүтээлийг тийм ээ насны ангиллаар нь өөр ямар гаргалгаанууд байж болох юм. Дэлхийн нийт яаж хандж байгаа тэр мөрийг судлах юм. Тэрнээс киночдын тэр тэр одоо оргилж байгаа онгод хиймрийн хазаарлуул тэр зөв биш байх л та. А хийчээд тэрийг үзүүлэхтэй тэгвэл яаж энэ насныханд мэдээж хэрэг тэр хард тайм их одоо садар самун за тусгаар тогтнолын эсрэг одоо юу гэдгийг тиймнүүдийг л мэдээж хэрэг 20 жил таарна шүү дээ. Кино уран бүтээлчдийн бас нэг одоо санааг нь жилээдэг асуудал бол за нэг айтайхан кино хийчлээ, их хэмжээний хөрөнгө гаргачлаа. Тэгэн гут нөгөө кино үзүүлж байгаа кино театрууд нь 50%-ийг нь авчдаг. Инхээр нөгөө ард одоо үлдэж байгаа мөнгө нь хідүүлээ. Гэдэг эргээд харахаар нэг юм шудраг бус ч юм шиг нэг тийм зохицуулт байгаад байгаа л да. Тэгэхээр энэ дээр одоо хуулийн төсөл дээр зааж байгаа, эсвэл одоо яригдж байгаа, хилцэгдэж байгаа энэ хуулийн төсөлд ер нь оруулах боломжтой тийм зүйлүүд ер нь юу байгаа? Тэгээ энэ асуудал бас яригдсан. Энэ ер нь баг их эмзэг асуудал нь болж байгаа. Хүн бүхэн кино хийж байгаа хүн бүхэн л ярьж байгаа. Тэгэхээр нөгөө кино театрууд уг нь бол хуучин улсын байсан шүү дээ. Одоо аймаг болгон кино театртай байсан гэж шүү дээ, тийм ээ. Тэрийг л байхгүй болгоцсон. Одоо нэг бий болгосон юм а байхгүй болгоцсон их харамсалтай юм л да. Тэгээ би тэрийг зүгээр бас судалж сонсч үзэж байсан юм. Тэгэхдээ тэр одоо нийгмийн шилжилтийн үед хүмүүс нөгөө ашиг орлого олж болмоор санагдаад. Тэгээд улсын татаастай явж байсан юмнуудыг л ховчлох мэйгээр хацгаацсан юм шиг байлээ л дээ. Тэгээд сүүлдээ нөгөө кино үзгээж болоод дампуураад эхлэхгүй. Тэгэхээр уг нь тэр кино театрууд олон байгаад за дэлхийн стандартад нийцсэн байх юм бол энэ үн хөл бол би
аянда багасах байлгүй дээ. Тэ? Тэрнээс одоо байхгүй байсан юмыг бий болгоцсон улсуудыг буруутгаад байхаас хэцүү. Их зовлон тавууч тэд нар чи одоо энийг оруулж ирэх гэж яасан хийсэн мэдээж бизнес хийж байгаа улсууд өөртөө ашигтай юм л бодож байгаа хэл та. Гэтэ энийг бас л төр энэ кино урлагийг гэдгийг ойлгохдоо зөвхөн кино биш шүү дээ. Нөгөө киног дагсан бүхэл орчин одоо хуулийн хүрээнд дээр нь стандарттай дэлхийн түвшинд нийцүүлсэн л болгомоор байгаа байхгүй. Киног л анхаарч бол кино театруудыг бий болгох хэрэгтэй. Киноны дэд бүтцийг бий болгох хэрэгтэй. Киноны боловсон хүчин бүр гадаадд бэлдэх хэрэгтэй. Одоо чийдэх юм уу тийм ээ. Ийм маягаар тэгээд энэ жүжигчдийн гарч орш гадагшаа дутгшоо одоо гэрээ хийж ажиллах боломжийг ч гэсэн тусах ёстой ш. Манай жүжигчд одоо гарч эхэлж ш гадагшаа тийм ээ. Тэрэнд нь ч гэсэн одоо ямар хууль эрх зүйн зохицуул тусалцаа дэмжлэг байх ёстой тийм. Гээд ингээд олон харах том харахгүй бол зөвхөн кино гэж ойлгуулаа энэ чинь кино хийх гээд байгаа юм байна гэж биш байхгүй юу. Тэр кино хөгжүүлэх сан байгуулж байгаа ч гэсэн тэнд тавьж байгаа хөрөнгөл киног томоор нь харж хөгжүүлэх гээд байгаа. Томоор нь харж. За томоор нь харж хөгжүүлэхийн цаана бол энэ нийгэмд хэрэгтэй. Тэгээд дэлхийн зах зээл рүү гарвал одоо тэгээд дэлхийн зах зээл рүү гарах түүх, гайхалтай түүх, баялаг түүх Монголд байна. Гайхалтай байгаль байна тийм ээ. Хаанч байхгүй өв соёл үйлж ирсэн. Энд чинь өөрөө үнэтэй киноны том капитал болно үстэй. Кино урлагийг дэмжих сангийн асуудлаас их сонирхолтой байна л да. Ер нь бол одоо дэлхийн кино ертөнцийг харж байхад Аз кинонууд, Аз гаралтай жүжигчид их тийм том байр суурь эзэлдэг болчихлоо л да. Бараг л одоо нэг уран бүтээлийн гол дүр заавал нэг Аз жүжигч нь байж ах жишээ нь. Ер нь ингээл ард нь харж байхад Аз хүмүүсийн потенциал ямар өндөр байна вэ гэдгийг харж болохоор юм шүү. Тэгэхээр одоо хуулийн төсөл кино урлагийг дэмжих сан зэрэг нь одоо олон улсад гарах кино бүтээх, Монголыг таниулах, Монголыг сурталчлах энэ чиглэлд ер нь хэрэг анхаарч ажиллах бол. Тэгээ ер нь том агуулга нь бол бас анх яригдахтаа ерөнхий сайд бол одоо энэ киноны хууль баригдахаас өмнө киночдтой бас 2-3 уулзсан ш нөгөө ерөнхий сайдын өнгөрсөн засгийн газрын үед ерөнхий сайдын дээр нөгөө соёл урлагийн зөвлөлгээд ер нь бол олон юм руу анхаарсан. Үнэхээр бид бас соёл урлагаа орхисон байна л дээ. Яг үнэндээ бол өнөөдөр иргэд харахад л харшоо штоо тэр хөөх юм соёл урлагийн хэдэн дуртай нөхдүүд тэгээд бор зүрхээр зүтгэсээр бол тэр киноч ч гэсэн одоо зүтгэсээр бол өнөөдрийн төвшөнд аваад ирсэн байгаа байхгүй юу. Тэгэхээр энийг бол одоо хөгжүүлэхийн тулд мэдээж хэрэг түүхэн олигтойхын түүхэн кино хийхэд бол одоо 10 тэрбумч багт мэдтэй ер нь одоо зах зээлийн дэлхийн зах зээлийн жишгийг харахад тэгэхээр энийгээ бид нэр энэ төр анхаарад их хурл батлаад сангийн яамнаас ингээд зохицуулаад эдийн засаг хүнд байгаа ковид хүнд байгаа мөртлөө энийг анхааръя гэд ингээд тавьж байгаа энэ тэр мөнгийг тэр журмын сайн батлаад хуулиндаа яаж оруулах ёстой юм ингээд зөв зохицуулаад явахгүй л ахиж 10 тэрбум олдохгүй байчихыг юм бэ гэх. Тийм бидээ. Зөв зохицуулаад ашигтай юм хийгээд явахад аянда төр засаг байтугай түмэн олон дэмжиж ирэх байлгүй гэж би бодож байгаа байхгүй. Тэгээд ирэхээр манай киночдын урам зоригт зэрэг баг. Би энэ уран бүтээлчид гадаад дотоод сурмаар байна, дээшлэмээр, дэвжмээр байна. Тэрийг ч гэсэн төрөн гараад одоо энэ гадаадын өндөр хөгжилтэй орны сургуулиудад сургадаг квотанд өнгөрсөн засгийн газрын үед бол соёл урлагийн салбарын суралцагчдын тэр 100% байлаг тэрний 10%-ийг соёл урлагаас болгоё гэж бүр шийдвэрлсэн шүү дээ. Тэгээд нэг зовлон байт юм л. Тэгээд шийдээд одоо тэр яамн дээр би ажлын хэсэгтнүүдэд нь ороод за одоо шалгар хүүхдийг шалгаруулъя гэдэг ингээд шалгалт авахаар хэлний барьер нь аль хүмүүс нь тэнцдэг. Киноныхаа талд авьяастай байгаад хэлний барьер байдаг. Тэгээд нөгөө тавьж байгаа шаардлаганд хүрэхгүй. Тэгээд тэр хуваарьтаа явж чадах байцдаг нэг юм зовлон байгаад байгаа байхгүй юу. Тэгсэн байдлаа бас анхаарахгүй байна гэдэг. Анхаарад уг нь шийдчих гээд байгаа байхгүй юу. Тэгэхээр бол хүн хэрвээ би одоо кино бүр яг зориулна гэж бодож байгаа бол одооноос эхлээд тийм ээ аль оронд сурах гэж байгаа тэр чиглэлийн хэл усыг одоо бүр төгс төгөлдөр тэр компьютер босоод юмыг төгс төгөлдөр эзэмшээд тэгээ би одоо явнаа намайг дэмжээ. Одоо тэр тэтгэлэгч сургалтанд хамруулж ялаа. Би ирж би улстай хэрэгтэй юм хийнэ. Ийм мэтимийг давхар бодож явахгүй бол нэг талд нь бол төр хичээгээд байдаг яг явахлахаар явах хүн байдаг. Бас хуучин соёл урлагийн салбарын олон хүмүүсийг явуулсан зарим нэг сургуулийн орчиод ирдэг. Тэр чинь өндөр өртөгтэй янз янзын тэтгэлгээр сурч байгаа шүү дээ. Ийм нэг жоохон хариуцлагагүй юмнууд байгаад байгаа маа. Нэг нүгөө хэлэхэд монголчууд бид харийн соёлд бас баг уусаад байгаа шиг тийм бидний одоо үзэж байгаа телевизээр гарч байгаа нэвтрүүлгүүд, уран сайхны кинонууд одоо аль улсаас гаралтай байгаа билээ. За тэгээд одоо гудамжинд гараад явхад хаяг одоо шошгоноос эхлээл ер нь нэг юм
Монгол соёл нэг юм Монгол дархлаа гэдэг юм их дутаад байгаа юм шиг харагдаад байгаа юм л да. Тэгэхээр хоёулаа энэ сэдвийнхээ эхлэлд яг одоо телевизээр гарч байгаа контент, уран бүтээлүүд, нэвтрүүлгүүдэд ер нь ямар шаардлага тавих вэ? Соёлын ямнаас бас энэ тал дээр анхаарч байгаа гэж би дуулсан л да. Тий. Одоо жишээ нь хүүхдэд зориулсан бүтээлүүд. Одоо бид нар чи өнгөрч гэж бодоход Монголын ирээдүйг авчих хүүхд багчууд та бидний өр хүүхдийг яаж монгол хүн болгох төлөвшүүлэх вэ? Яг монголоор сэтгэдэг болгох вэ, тийм ээ? Тэгэхгүй болохоор нөгөө энэ ондоошж байгаа ертөнцид Монгол төрхтэй толгой дотор нь зүгээр хамгийн энгийн жишээ гэхэд л одоо манай хөгжмийн зохиолч Баярын хүүхэд миний хүү том болоод юу хийдэг хүн болох вэ гэхээр Америк хөгжим зохиодог хүн болно гэж. Тэгж юу нэг манай хөгжмийн зохиолч үндсний одоо овоо хөгжмийн зохиолчийн хүүхэд өөрөө тэгж ярьж байна. Тэгэхээр энэ хүүхдүүдийг яах вэ гэж байгаа байхгүй. Тэгэхээр л одоо бид нэр энэ кино урлагт анхаарч байгаагийн учир нь бол лавл хүүхдийн киног бүр хүчтэй анхаарах хэрэгтэй. Хүүхдэд зориулсан кино, хүүхдэд зориулсан бүтээлийг. Тэрнийгээ бол нөгөө бүр өнгөрсөн засгийн газрын үед бас нэг чухал юм санаачилсан шүү дээ. Нөгөө Монгол ардын тоглоом наадгаан дотор бичигдээгүй хүмүүжлийн олон ач холбогдлууд байна. Зүгээр тоглож явах явцдаа хүмүүж төлөвшж байдаг. Тэр одоо ёс зан шил, ахмадаа, дээдлэг тэр байгаль дэлхийдээ харьцах тэр юмнуудыг одоо бүр өргөн дэлгэр болгож хүүхдүүдэд суралцуулъя, тараая гэдэг. Ийм мэтийн тэгээд тэр хүүхдэд зориулсан бүтээлийн уралдааныг хуучин уг нь овоо хийж яснаа бас тасалдчихад байгаа. Энийг л сэргэмээр байгаа. Одоо тэр нэг явуу үлөө нэг Google-тэй хөөрхөн хийсэн байгаа. Тэрнгээр нэг Монгол үндэсний баатар болгоод. Тэгээд тэрэн дотроо тэр хүүхдийг хүмүүжүүлэх энгийн юм шиг мөртлөө хүүхд үзээ шууд хүлээж авах тэр боломжтой юмнуудыг хувилбаруудыг сонгоод хүүхдэд зориулсан бүтээлийг л бүх төвшөндөө анхаарьяа л гэж. Телевиз дээр гарч байгаа одоо контентуудад хяналт тавих уу? Яг одоо үндэсний контент байх ёстой, ингэх ёстой гэдэг зүйл. Эний чинь л одоо тавихад айгүй хэцүү байгаа байхгүй. Энийг нөгөө гадна талд байгаа та нар ч гэсэн хэлж байгаа. Уулцсан хүн болгол та нар одоо тэр телевизээр гараад байгаа юмнуудаа болиулаач ээ. Зогсоогооч, хориоч одоо ерөөсө заримдаа их эцэг хүүхдээ суугаад үзэхэд хэцүү байна гэдэл ингээд байгаа байхгүй. Эний чи одоо тэгэд гадны оронд яаж зохицуулж байгаа юм? Бид яах ёстой юм? Туршлах, судлах шаардлагатай. Судлах шаардлагатай. Шууд хориход бас их хэцүү энэ телевизүүд тэрэн дээр бас тгий гэж зөвшөөрөхгүй би тэрийг мэдэж чинь тийм. Нөгөө зөвшөөрөл олгодог харилцаа холбооны зохицуулах ороо чөлөө хаанаас нь чөлөө олгодог. Тэр газар нь болохоор нөгөө процент хувийн заадаг үндэсний контент хүүхдэд зориулсан бүтээл тэдний хувийг эзэлж байх хэрэгтэй гэдэг. Тэгээд тэр нь яг тэр гэрийн заасан зөвшөөрөл авахта зөвшөлдсөн маягаар явж гэнэ үгүй юу? Тэ одоо жишээ нь үндэсний олон нийтийн телевиз бол өнгөрсөн засгийн үед бол их сайхан юм санаачилсан шүү дээ. Би одоо их баярлж байгаа юм бас яг би ч нөгөө хэрэгжүүлэх агентлагийн дарга байхад үндэсний одоо бахархалт бүтээлүүдийг бичиж авч сан хөмрөгтөө авъя. Энийг хамтын гэрээгээр зохицуулъя гэдэг. Одоо жишээ нь Дөрийн театр дээр, драмын театр дээр, хүүхэлдэйн театр дээр одоо дээр үед бол тухайн цаг үедээ үүргээ гүйцэтгээд бүр хүү хаа болж исэн юм одоо ингээд мартагдаад тэг айгуул бол эргэж зэрэхгүй болчих гээд байна шүү дээ. Зохиолч нар нь ч бурхан болцсон. Тийм сайхан бүтээлүүдийг эргэж тавиад телевизэд бичиж аваа, сан хөмрөгтөө хадгалаад хэрэгтэй бол дуртай үед нь гаргаж байх. Энэ ч гэсэн тэр өсөж байгаа зүйлийн нэг хэлбэр. Ингээд уг нь одоо дээд доргу ховсгодгүй хүний хөгжүүлэх, хүүхдээ хөгжүүлэх юмд анхааруул Монгол орон хөгжих болцоотой байна. За баярлалаа. Та бүхэн ярилцахад дууссан байна. Ер нь одоо ингээд соёл урлагийн салбараа хөгжүүлэх ард иргэдтэй одоо соёлын тухай ойлголт болоод Монгол урлаг, Монгол одоо өв соёл юу вэ гэдгийг таниулахад бол тодорхой хугацаанд нэлээд бас нэг урт хугацааны ажил болох болоо гэж бодож байна. Тэгтээ бол юутаач эхлэн тавигдсан маш баяртай. Та бүхний ажилд амжилт хүсье. Бид нар үдээцэд цоцохгүй. Ягаад гэвэл манай сайд өөрөө активч юм. Яг соёлын өвийн чиглэлээр соёлын өв байж ич тэрэн дээр суурилсан урлаг бий болж байгаа гэж бид нар ойлгож байгаа байхгүй юу. Тэгээ урлаг тусдаа ойлголт биш. Соёлын өвс бий бас. Тэгэхээр соёлын өвөл харилын хамгаалъя. За баярлалаа танд. За их музыкчтай Монголын мэдээ телевизийн онцлог зочны ярилцлагын удаагийн дугаартай соёлын яамны төвийн нарийн бичгийн дарга Эрдэнэбат оролцлоо. Анхаарлаа хандуулсан баярлалаа.